Хакарад хортон Дуашки руу эргэж ямар нэг зүйл хийсүү гэж асуухад Дуашки үгүйсэв. Ханаас ч юм сахилт эмэгтэй аим шиг киноны дүр шиг иргэн босож ихших бөгөөд энэ нь хүн бүрийн нэмэгт айлсав. Тэр тэд рүү дүүржсэн нүдээр харан өөрийнх нь дайсан гэдгийг яаж мэдсэнийг асуув. Тэр ямар ч байсан тэдний ховд хэдийн нураацсан мэт инээж ихших бөгөөд Бьорн дотроо өөрийн мөн азтаа зөвчөө. Бьорн тэдэнд тухайн ороод өөртөө даатахыг хийж хүртэл багийн бүсэд гişүүд юу болоод байгаа төвшин засна. Хакарад итгэж ядан шивтэх зур тэр эргэждэг зүйлгүйгээр тоглоом тоглож байгаа юм шиг сахичин говшин яс руу шийдмэд дахин босгов. Тэр Бьорн руу хүрэх сүйтгэж байна гэж орлон юу хийгээд байгаагаа ойлгож байгаа эсхийг асуув. Гэвч Бьорн тамнаар баг зэрэг сандарчлаа гэж хэлв. Түүнчлэн хамгийн сайн хамгаалал бол давталгаа юм. Нэгэн зэрэг энэ эмэгтэй иргэн боссоор байвал Карогийн сахигч байх магадлалтай гэж түүнд бодогдов. Энэ бол дөрөвдүгээр давхраас цааш нэгддэг ховор нууц ангилж бөгөөд үндсэндээ олон төрхийн хараал. Тулааны ур чадварын бөгнөрөө юм. Энэ ангис нь ариун болон хар шидийг хоёуланг нь ашиглах босонж алхдаг чатуу сөрөг талтай. Карогийн ямар нэгэн хормон оршихуйтай холбоотой. Тож энэ замыг сонгосон хинч бай толгоогын таслал хам шинжээр завах хэрэгтэй болдог. Энэ ангилалтай хүн сүнсийг товмож дахиж өгөх хэрэгтэй байдаг. Төл түүний яагаад дээрэмчин солиотой нэгэн болсныг тайлбарсна. Ярь цаанан басан юм шиг өгөр өвгөн хоолоогоо шахан төмсний ууц шиг унахад Алиса тэдний өвхөлт Бьорны буруутгахыг хичээв. Бьорн эцэгхэн түүнийг илүү сайн хүмүүжүүлэх байсан гэж сөргөөсийн хэлээд тэр хоёр түүнээс болж өгсөн. Тул араас нь очихын шодрог гэдгийг сануулв. Тэр бүрэн алмаарсан харагдагч Бьорн зогсолгүй. Хамаг хэрэгслийг энэ дээр ингэсэн ч гисэн унаас хоёр ах дүүгийнхээ өвшийг авна гэж зарлахад багийн бүсэд гişүүд түүнийг тууштай дэмжив. Дараа нь хаанаас ч юм нөгөө хоёр өгсөн залуу гинт таврахаж амьсхайг Хакара тэгэж анзааран бүсэдтэй санаалав. Бьорн энэ бол унсан дайштыг амьд өгтөл болгон амьлуулдаг өвхийн дуудлага гих хар ур чадвар гэдгийг шууд анзаарав. Алиса хүүхдэнүүдтэй багийг хүүрлийг тушаасан ч танкууд дундуур нүсрэн урж зогсов. Миша Бьорнаас трамплин шиг төлөвтөн өсөрч хортой ирээрээ зомбинуудын нэгийг цавчих ба Дуашки мөсөнжад дуудан нөгөөг нь газар залав. Бьорн тэдний ингэж сайн хамтран ажиллахыг хараад ботов. Тэр баг зэрэг бохорсон ч амьсан өвчтөд хор болон өсөн төсвөртэй санаа нэхэд нэг саналдав. Тэр удад мэлж рүү хашгирахад цаадах нь барыг дуусчаана гэж буцаан өрлөө. Хэдэн секундын дараа туршил бүдүүд ухрахыг санаалаад Молотов тесрэх бөмбөгийг шууд нүүрлүүн шидэж хүүрнүүдийг шатаа. Газ амьсан өвчлүүдийн эсрэг сайн үйлчилдэг тозын нууснууд байлаа. Гэвч Алиса нууц хөзрөө гаргаж харгал ашиглан эргэн тойрон тох бүхтүүлийг саран авлаа. Бьорн хамгийн үр дүнтэй давталгаа нөгөө болсон шүү зүүн. Нөхцөл байдлыг өсөн дордуулж бурхан шиг хүч ашиглах боломжгүй байв. Тэр танкнуудыг зомбинуудыг барьж явах хооронд багийн бүсэд гişүүдийг ажисаар шууд давталхыг хурдан даалгав. Хоёргүй тул дуудагдсан дагуулууд нь солдорой. Цаг авахтаа хийж тэр боджээ. Бүсэд нь толгойд хүн ажисаар ухс хийсэн ч тэр жуумалцсан. Тэрэнд ур чадвараа ахиуж хэмээн тохороход сүүдрийн хамгаалагчдод газар дорхноос хар утаа сонголон том биесэн бөгөөд Алиса түнд дайсны толгойг авчрахыг тушаа. Миша сэлмэрээ далайхад бүсдэн дагаж тавчилсан ч Алиса тэдний солдороо хичээж шойж байв. Тэгтэл Миша руу хараал ортож байгааг мэдрээд нүд нь бүлтий. Сүүдрийн аратан өргөж шохс хийсэн ч цохоос нь өмнө Хикарад үдгэрийн баатар шиг орж ирэн хааж Бьорн намайг явуулсан гэж хашгирав. Миша боломжийг ашиглан өөр сүдэр рүү зогсон ч Бьорн ганцаараа үлдсэн санаа зовж эхлэв. Алиса тэдэнд амьсгаа авахч чөлөө олголгүй. Ашиггүй албатуудаа намайг хамгааж хэмээн чарсав. Гэвч Бьорн энийг шийдж би тэдэнтэй ороод сардан тоглож байгаа тул одоохондоо жалаач хүү завгүй байна гэв. Энэ нь Алисагийн төвчээрийг барагдуулж энэ дарамжлалыг мартахгүй хэмээн зарлаад сүнслэх чадвараа ашиглан тэнгэрт хөөрөв. Алисаг нийсэх тактик хэрэглэнэ гэж тооцоолоогүй тул Бьорны эрүү чангарав. Алиса тэдний нэгэн ч амьд үлдэхгүй гэж тангарамжлаад шөнийн харах үе замхарсаа. Бьорн дахин нэг зөхөртөх чадаагүй сэтгэл дундуур үлдэж одоо тэр хизээч хамаагүй давталж чадна гэдгийг ухаан азгүйгээ зөвхөв. Яг энэ үед түүний бие дээр цуурж хараал идэвхсэн Алисагийн үдэлтийн бижиг байлаа. Тэр ургалцсан ч тоолгүй. Дуашки үнийг зохицуулж чадна гэж бодов. Тэр шидэн лөө эргэж хараалыг тайлахыг хүсэхэд Дуашки зүгээр шигтэж Бьорн түнд хараалын шидийг аргаж чадна гэж хэлснийг нь сануулв. Дуашки толгоогоо маажин би зөвхөн энэ талаар мэдхээс биш тайлж чадна гэж хэлээгүйг. Бьорн түүний өрөвдөлтөй царайг шигтэж дотроо түүнийг зөвхөж эхлэв. Бьорн ойн дундуур галзуу юм шиг гүнгээ мэддэг бүх мөн үгээрээ дотроо зөвч байлаа. Хикарууд түүнийг зүгээр өг гэж асуухад Бьорн нөхөн тодорхой байгаа ч яаж игээд болно доо гэж хариулв. Тэр тав гаруй цагийн турш зөндөө олон хараалт баригдангүйж байгаа бөгөөд цус сорогчийн эсэнс түнд тэсэр өгөөгүй бол дээр үед унах байв. Багийн бүсэд гişүүд ч мөн хараалгуулжээ. Гэвч тэдний хоёрхан хараалтай байгаа бол түүнд амьд гарахгүй гэж тангаралсан галзуу сахигч эмэгтэй 15 гаруй өгчээ. Хамгийн муу нь тэр стамина буруулж нөхөгдөх боломжгүй болгодог хараалт өртсөн байв. Тоглоом дээр стамина 10%-аас бөөл хөдөлгөөн бараг зогсдог бөгөөд түүний баримжаагаар 30% орчим үлдсэн байв. Бьорны бие өөрөө автоматар хөдөлж байх хооронд ротор хортой сарваж хэсэг санаалав. Тэгээд орчин өөрчлөгдөж
Тэд эцэст нь шулансын нойтой толгорсаа. 5 цагийн өмнө тэд Койшутины сахижийн ур чадвар 5 дугаар давхрын мангасуудтай тэнцвүүз бөгөөд шууд товчсон бол багийн хаас нөхөх байсныг хэвчжээ. Бюрн дайсны зэсгийг аваагүйгээс хүн тохирол амсах байсныг санаалахад анхрат мэжэрт иржиж байсан ч Ижисагийн нүрийг зогсонд нь баярсан шагаас таамаглаагүй магтаалаа. Бюрн дараа нь сахиж эмэгтэй мөрдөх арга байгаа эсхийг асуухад газарч толгоос ихсрэв. Манай баатар түүнийг амьд үлдээх нь аюултай санаалахад Дуашки Бюрнийг түүнийг дахин буут цавхиж чадна гэж толом хийхийг оршив. Наадам нь амжиж дүү олж Бюрн дараагийн удаа тэр гиндүүлэн халт үеях гэж хүүднээр асуухад шидтэн дуугүй болов. Тиймээс тэр шулансын ойроо шууд орхой санал болгож бүгд зөвшөөрөв. Уг ойн дөрөвдүгээр давхарлуу очих багтлыг хүрээлдүү бөгөөд өвчлөн бага түвшний сүнсэн мангасуудтай тал дайчдад тохиромж өгч тэдний хамгийн сайн сонголт байлаа. Шиж давангууд ойн пассив чадварыг төвчиж бүх хараал арьлаа. Миша шууд биеийн хөнгөснийг мэдэрч Рот Мюллер хараал арьсныг бодлоо. Тэр Бюрн руу эргэж ой хараал цэвэрлэнэ гэж бодоогүй хүчээр зөвшөөрөөд энэ үнэхээр түүний анхны айлчлал гэж асуув. Бюрн номын сангаас уншсан гэж жүжигсэн ч үнэн дээр Рот Мюллерийг бодсноос илүү сэргэлэн гэхийг анзааран тайван байхыг хичээж байв. Варвар хүн ном уншина гэхэд бусд нь инээд алтан. Энэ нь түүний дөргөө хүргэсэн ч аюулгүй басан тос өнгөрөв. Гэвч яг тэр үед өөр нэг сонин статус тэдэнд нөлөөлж моднод тэднийг амарчгүй хэлээр дарамжиж өгшөв. Бюрны тэсвэрч түүнийг аварсан ч бусд нь нээж хэцүүдэжээ. Миша Бюрн ямар ч нөлөөгүй хад шодрог босайн гэж комтолж Бүсэн даун тоож яхад хөөший Дуашки хасаагүй боржиж ирэв. Бюрн тэдний хийм харж байноу гэдгийг мэдхээр эргэн тойрноо харсан ч бүх зүйл замбараагүй байсан тул хэлэхэд хэцүү байв. Тэр шидтэнийг ийм байдлаар тусдаж чадах уу гэж асуухад Дуашки шидээ хийж чадна гэж зүтгэв. Бюрн шиднүүдийг үнэхээр салдараа гişүүд юм да гэж бодхоос өөр аргагүй болов. Хикарад өнгөрсөн шин унтаагүй тул цааш явхасаа өмнө амархыг санал болов. Тэр бусдыгаа амарч байх хооронд харуулд гарахаар болж Бюрн ядарсандаа шууд унаа унтлаа. Одоо түүний дэргэд сууж Алисагийн тухай тэхэн сөхөхөд Бюрн түүний нэрийг одоо Хогнош гэж засч хэлв. Хикора зүтгэхгүй хүн сонгон шалгаруулах үеийн нэг эмэгтэй ирж олон асуулт асууж ясныг тайлбарлана. Одоо түүнийг Алиса байж магадгүй гэж бодож ирснэ хэлв. Бюрн хэсэг гайхширсан ч одоо цэцэрэгчтэй толцсны дараа зарим дугаар татсан айтмуудыг аснаа чанга ярьж түүнийг нь тэр сонссон байж магадгүй гэж өрөөжлүүлэн ярив. Хикаратын олсон буужийг 3000 гаруй дугаартай бөгөөд дайчин тусгай нөлөөтэй байсныг Бюрн санав. Энэ хооронд тэр бараг юу ч хийгээгүй хүн ийм үнэтэй олцсон дотроо бачимдаж байлаа. Гэвч тэр тайван байж Хикарад яагаад түүнийг өмнө нь танаагүй асуухад одоо эмэгтэй хотод огт өөр харагдаж байсан гэж тайлбарлав. Бюрн одоо түүнийг чихэр шиг ширтэж байсныг хурдан ухаарлаа. Тэд уушин газарт гэрэлцсэн тул тэр эмэгтэй хэрэгцээтэй мэдээлэл олж авсан гэж бодоход буруудахгүй байв. Одоо шалтгаан тоочиж эхэлсэн ч Бюрн түүнийг хурдан зогсоож шалтгаан хийхийн оронд хариуцлах хүлээхийг санаалав. Хикарад эвгүйцэн түүнийг сайн амархай хэрээд Бюрнийг тэхэн уурсахаас өмнө майжиг нь холдов. Энэ хооронд манай баатар энэ баг ийм байдлаагаар үнэхээр амьд үлдэж чадах уу гэж эргэлзэж эхлэв. Хэдэн цагийн дараа хэн нэгэн Бюрний сэрхийг шаардан хашгирав. Рот Мюллер түүний дээр зогсоод энд ингэж бүх өндөж чадсанд нь гайхаж байгаагаа хэлв. Бюрн натхорхон бүсэж мангасад хаана байгааг асуув. Туршууч чимээгүй урагш цаахад Бюрны нүдэнд тэгсэн нисэх дагнсын сөрөг төсөв. Эдгээр нь тулаанд тимч төхөөрөмжгүй. Бозогч хортой тоо сэлгэрүүлтгаараа алдагтай эсдүгээр зэрэглэжийн мангасууд юм. Тэдний хархан Бюрны таамуулжсэн зүйлийг батлав. Тэр ойр орчимд өөр юу байх ёстойг мэдчихсэн бөгөөд одоо түүний хэд бүү бие тоо гэж санаалав. Дуашкигийн бие дээрдэж Хикар урагш шалхан тоор алхаараа агаарт нисэх дагнсыг шарсан аянган дэлбэрч дөөдөв. Үүний дараа аюултай байсан манан дундаас алхуур гарч ирв. Энэ бол дагнсын мөрдгөөрөө алтартай хагстрож байлаа. Тэр тэдний эсрэг шууд өгсгийсэн Хикараа цогцлыг амжиж хаан өвцөндөө явахад хүрв. Бюрн одоо өвдөлт төсвөрлөх чадвар тийм ч сайн биш гэдгийг ухаарав. Дайчид энэ газрыг яг үнээс болж үзэн яддаг бөгөөд энэ өвдөлтийг нэмэгдүүлдэг пассив чадвар үүсэж ихэнх мангасууд нь физик гэмтэл төсвөртэй байдаг. Хикарад шидийн дэмжлэг хүсэж хашгирахад Дуашки эцэст нь мөсөн сүлээ харуун торлыг сүлбэж унгaalаа. Харамсалтай нь тэр хэзээ мангас байсан ч ямар ч хэсэн зунагсангүй. Энэ бүс аюултай толрот тэр тэднийг одоо зогсгүй хай санаалав. Шинэ хайгуучдын баг гарч ирэхэд Бюрн дахин бүрэн бэлэн байж орлоо. Модон дундаас тэдэндээ таниж нүүр царай тосгорлаа. Ижиса гэмгүй царайсан Бюрны бүжигтүүний нүхтийг хирхасан гэж нүдээ завчихгүй хотлоо. Түүний даагчид Ижисаг арт үлд химээ өмгөөжөхөд Бюрн тэднийг илүү их бодлоон руу чигсэн түүнийг дотроо хараад байдал хортон биштгэхийг гадарсан тэрээр Хикартыг эд зүйлээ хортон гарах химээ хашгирав. Одоо ир хоёрсан бэлийг рүүгээ хэсэг ширтээд газар цохиж бага аюулаас тэр хамгаалах нөлөөг нь идэвхжүүлв. Бюрн боломж дээр нь шууд бүгдийг зөвхт хаяг тушаалаа. Миша урагшгүйхэндээ энэ бүс аюулгүй байх ёстой атал тэр эмэгтэй яагаад тэднийг дагсныг гэсэн. Бюрн нөчрийг тунгаан шаламсын ойроо оронгууд Ижиза мөрдөх чадвараа алдсан байх гэж таамаглав. Тиймээс тэр таарсан хайгуучдыг тэднийг аюултай дэрэмжид гэж түүлэн өөртөө тусласан аж. Түүний төлөвлөгөө нь тэднийг хооронд нь тулуулаад амьд урдснаар нь хоолцох явц байв. Бэлийн нөлөө ердөө 5 минут үргэлжлэх тул Бюрн мишэд гондсоо болж үргэлжлүүлсэн гөхийг хашгирлаа. Яг их цаг нь болсон юм шиг хараа сэргэж тэднийг бүгдийг нь сэрдэж эхлэв. Скаут дайсны хөтөлбөрийг хвич мэдрээд цаваг хамгийн аюулгүй замаар дагуулах бөгөөд
Тэд рот мэгжирт найдан төрдөг байшин хортон тоолно. 3 дугаар давхар хүртэл хацан таньж шаламсын ой бол скаутын жинхэнэ өөр чадвар шалгалтдаг тийс өөр хазраа. Рот мэгжирийн гоц эсрэг түүний өнөшлөх мэдрэмж бөгөөд тэрээр хөдлөх моддын дундуур замаа алхахад үнийг хэрэглэнэ. Газаннуудаар тасралтгүй өөрчлөгдөж байсан ч тэр тэдний гайхалтай оногчтойгоор ойнгөрлөө дагуулж чадав. Мэдрэмж нь хорцдог тусам тэр манагийн сар мөрийг мэдэрч хамгийн аюулгүй замыг сонгоно. Гэвч тэр дайснууд тэднийг маш хортон бөгөөд оногчтой гүйцэж ирж байгааг санаалав. Тиймээс порталд хийн ихэлж очих тухайн юм сүрсэн уралдаан ихэлж тэр хурдаа дээд зэвтэнд хүрвэжээ. Мишэ хүн дээр анс хадаж чулуунд тардран унахта шагаахан мөччихөө. Би юу түүнийг гүйж очиод зүгээр үү гэж асуув. Тэр ерөөсөө шүмэс татсан юм гэж зүтгэвч тэр шууд хуурцныг нь мэдв. Тэр илүү хийсгүй түүнийг өрхөн өрч бүсгүй ичсэндээ хан алдахгүй хичээн. Тэр түнд чимээгүй байж ажиг дардуулахгүй хай санаалахад тэр улаасхийн толгойд өгөв. Гэтэл яг тэр үед би юу зогсос хийн. Багийн бусад гişүүд моддын дунд орж сургаггүй байсныг анзаарлаа. Миша төрчлөө гэж сандрам. Биерний нөрөг цохингоо бастайгаа яагаад тагаагүй гэсэн. Тэр түнд амаа татахыг сануулад одоо хамгийн ухаалаг алхам бол нэг байрандаа байж бүсэнд буцаж ирэхийг хүлээх явдал гэв. Шулуумсын red scout-гүйгээр анцаараа гарна гэдэг бараг боломжгүй гэдгийг тэр мэдчихсэн. Биерний ядрсандаа ухаан алдах гэж яхад Миша сандран хичнээн хүлээхийг асуув. Гинт моддын дундуур орж сутуу хадаж тэдний хоёуланг нь хөдөлгөөнгөө болохоо. Биерн тэр дөөсөд таньсан ба Миша тасрахыг ятгасан ч тэрээр дуу гарсан хэрэглүүлсээгүйвэл хавханд орох эрсдэжтэй бөгөөд сөрөггүй болбол найзууд нь хайхацаа гарахгүй. Тул одоо шууд хөдлөх хэрэгтэй гэж тайлбарсан. Бүрэн суурьшийн үед нөөц хөрөнгөөс илүү хамгийн чухал зүйл бол сэтгэлийн энерги. Сэтгэлийн тэнхээ юм. Биерн дуунаас халтан хордлох ба Миша өхмээргүй байна. Химэн орсон үед хот түүнийг дагуулсангүй. Тэр түүнийг 50 дахыг санаалах ба энэ бол бодит байдлыг хүлээн зөвшөөрч дарж харах ёстой үе гэж бодно. Миша хэрэг би тавтраагүй бол энэ зүйл болохгүй байсан гэж ойлгоход Биерн түнд анхаарсаа төвлөрүүлж хийснийг нь яг химэн зандарлаа. Тэр түнд цүнхнээс эмчилгээний ундааг авч бэрцсэн шагаагаа эдгэхийг тушаахад тэр нэрнстэй нүдээр толгой тахан гүйцэтгэв. Өдөхгүйдэд амьсгаа авахын тулд нэгэн цархаад заслаа. Миша ухаангүй амьсгаатан тэнд өгөх нь гэж бодсноо хэлнэ. Биерн түүний хөл тус под билэн үү гэж асуухад тэр тийм гэж хариулав. Энд хэдийн 4 өдөр амьд үлдсэн бөгөөд цаашдын зам болон бүр хэцүү болно гэдгийг тэр тунгаана. Дээрээс нь тэд ингийн хатжгаад өвддөг. Монголсодтой бүсэд гоцсон ойрын зайн талаанчид тож ядаж боломжтой болохын тулд шин чанарын хохир шаарч сутаад Биерн шийдвэр гаргаж гинт Мишагаас нөхөртөө эсхийг асуухад тэрээ мэдээж гайхан үгүй гэж хариулав. Дараа нь тэр сольдон танихгүй хүнд арьсаа харуулж чадахгүй гэсэн сочин дүрэн байдаг эсхийг асуухад тэр тэхэн үгүй гэв. Биерн Мишагээд дээдийн хэрэг гэж хэлв. Тэгээд дуулгаатай ч хэлнэ. Миша хойшлон сандарч юу хийх гээд байгааг нь мэдхийг шаардлаа. Тэр түүний төлөвлөж буй ямар ч сонин зүйл бэлэн биш байна гэж зүтгэн. Гэвч ямар нэг сэжигтэй зүйл хийхийн оронд тэр хадгалж байсан цангисын бүгжөө гаргаж ирээд түүнд өгөв. Тэр баатарлаг дор залуу шиг гараас нь хөтлөн үнийг цогтой туулна гэж тангаруулахыг асуухад бүсгүйн тэрхүү ажиллахаа болов. Биерн нэг хүн дээрээ түүнийг хамгаалж дэмжиж явна гэж тангаруулаад түүнийг ч мөн адил амлалт өгөхийг хүсв. Миша лоо шиг улааж түүнийг чин сэтгэлээсээ ярьж байгаа эсхийг асуув. Энэ харт бүрэн дургүй биш гэдгийг хүлээн зөвшөөрнө. Дараа нь тэр түүнийг тийм байдлаар хизээж бодож байгаагүй дээ. Ууслалт хүсэгч царай муутайдаа биш үү гэж хурдан дэмжижээ. Биерн түүний яриаг ойлгох гэж байтал тэр эзэнхий залуус дуртай гэж аман дээрээ амлажчихв. Биерн сандрын тэр нь юу гэсэн үг болохыг мэдхийг шаардахад тэр өөхлөн зүгээр л мангу варуур татагддаггүй гэж хэлв. Биерн бөөж өгөн гараа өргөөд түүнийг буруу ойлгосныг тайлбарлав. Тэр өрдөө байшдааны нөхөд болохыг хүссэн юм. Миша эцсэндээ гоцож нүрээ дүүрдэнгээ түнд бараар хорт төснөө хүлээн зөвшөөрөв. Дараа нь Биерн энэ гэрээ гижиж бөгж өгөх эсвэл тийхүү 15 сая чалуу төснөр хизээ цэцэж болно гэж тавин тайлбарлав. Тэр түүнийг ухаан алдсан юм шиг ширтэж бүгжээ хараа тийм үнтэй байдیں гэж асуув. Гэвч Биерн дахин гараас нь атгаж насан туршийн мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа хүнд энэ бол бэлэг гэж хэлв. Тэр энэ тоглоомыг 12 жил тоглоогүй байсан бол ийм шийдвэр гарахгүй байсан гэж бодно. Миша төрөгцсөн хിവэр юу хийснийг нь бүрэн ойлгохгүй байсан ч Биерн Мишаг сэрэхээр ирэрч бүцэлтгүй шийдэв. Биерны шидэд цамхгаас асан цангасын бүгж ан харахад жиримэт боловч сүйдэх үед онцгой нөлөө үзүүлдэг байв. Хүсэлт биелүүлсэнстэй адгуустай холбогдож амжаагүй аратан хүн үнийг зөвл энэ болцол хангалтт мөгц тусгай үж явчих идэвчдэг болохыг олон удаагийн туршилтаар нэх хүртэл энэ нүн цэнэгүй мэд байв. Мөсөн шидэд аратан акади орт удаан лацтан холбогтоосаа сэрж Мишад гэрээ санал болгоход тэр секунд жирэгчгүй хамрыг нь хүрээд зөвшөөрснөөр гэр энергийн орчин түүнийг орон агаар төргөж гэрээ амжилттай хийлдэв. Тэр зөөлөн бууж ирээд энэ бодит бас мөчөөс гараагүй хата гэрээ байгуулах юм хэлбэр байна гэж бодсонгүй химэн ярина. Тэгээд Биернаас энэ ер нь ямар бүгж болохыг асуув. Гэвч энэ зүйл үнэхээр байдаг юм бол аав нь яагаад энэ тухай хизээч хэлээгүй юм бол гэж бодон сэтгэлэн жаахан гойсав. Биерн аав нь магадгүй мэдээгүй байх гэж хариулсан нь түүнийг бүрэн алмаар болов. Тэр үнийг гүнзгий судалгааны дүнд саяхан нээсэн зүйлс гэж тайлбарлав. Гэвч тэр өөрөө бүгжний тухай яаж мэдсэнийг нь асуухад тэр хувцас цэгцлэсний дараа ярьцгийн химэн сэдвийг ихтэйхэн боруулав. Тэр доошо харцлаагаа хаж байснаа нүцгэн биеэ харангуудаа шууд сандарч ихжих бөгөөд
Бюн түүнийг ухаангүй байхад хоцыг дэргийж тавьснаа тавин хэлнэ. Хувцлаж явахдаа тэр Бюрний шинэ хувцас зүснийг анзаарсан ч яагаад анханасаа нүцгэн байсан талаар шууд өсөв. Бюрн гэрээ байгуулах үеэр зүрхчин тануулж эвдрэх хандлагатай байдаг тул хувцсыг тавьсан гэж 50 тайлбарлав. Гэвч тэр шууд өөхлөн яагаад гэрэлтийн талаар яриасгсныг мэдхийг шаардлаа. Тэгэхэд тэр хэрүү нөхөртэй байсан бол тэр залуу энэ байдлаар өрөөдөө галзуурах байсан гэж твштэй хариулахад бүсгүй бүх зүйлийг өөрчлөн тайлбарлах хэрэгтэй байсан гэж өргөжлүүлэн үсвч тэр цаг цав бага байсан гэд гараар дахин хордлоо. Тэр ярианы сэдвийг өөрчлөн түүнд хичвцүүлж байгаа эсхийг асуухад бүсгүй хэдэн секунд гацчихснаа бүх зүйл зөөжнөр талхав. Бюрн түүнийг цааш хилэгцүүлж байгаа эсхийг шаардсаар байсанд бүсгүй бухимдаж эхэлсэн тул тэр даруй сануулж зүүзүүтэй хэлхийг шаардав. Хэсэг чагнасны эцэст бүсгүй өрт нь амиа хорсохыг завшижсанаа ярьж өгсөв. Аав нь түүнийг яг цатаа ойц зогсоосон ч гэр бүлийн нэр хүндийг унаасгүй өхийг хүсвэж дэнжин тачиж өөх хэмээн хэлжээ. Бюрн түүний гэр бүлийн харилцаа ямар галзуу болохыг дотроо тунгаан бодов. Тэрээр төрөгдлийн хонгож яг иймээс ирсэн хэмээн өргөжлөлөн ярив. Бүсгүй өхийг хүсээгүй. Харин энэ бүхнээс цогтож агаас сууж болон аавдаа хүлээн зөвшөөрөгдөхийг гүнээ хүсэж байжээ. Гэвч хүчээ нэмэгдөөсний дараа энэ бүхэн чухал хэсгүүд эргэлзэж магадгүй ингэсэн дээр байж болох юм гэж хүлээн зөвшөөрөв. Тэрээр хүнд төштэйгээр бүхийж Бюнд чин зүрхнээсээ тасархан бүхэн өвчлөө энэ ачийг мартахгүй гэж хэлв. Энэ нь Бюрнийг тохоотойгоор инээн сүлгэхэд хүргэж сахиусансан тангараа сойгасав. Бүсгүй хийж бэлдэлгүйгээр өргөн инээн сүлж дуртаяа тангарагсав. Түүн шиг аратан хүмүүс гэрээнээс дуудав. Хүчээр хөвжүүл гэсэл тусгай чадвар гэсэн 3 төрлийн ур чадвар авч болдог. Гэвч Мишагийн хувьд Скадета үрд нэгдэж хүчин суралсан нэмэлт дэмжлэг аваа. Тун өдөлгүй тэр агаар тасран сүнсэн муу ёрийн сүнсийг нэг цогтоор ор мөргөө авчиж шинэ мөсөн чадвараа баярсан хөвгч шиширтв. Энэ хооронд Бюрн ядаргаатай сүнсэн мангасуудтай толштой махбодын гэмтэлтэй болсон тэнгиш талархаж байв. Тэрээр тэдгээр зүйлс ерөнхийдөө сул дараа тал харьцахад хэлбэр хийж тэмдэглэв. Гэсэн ч Миша цохилт өвпөртэй хачин мэдрэмж авч байна гэж гомдсож эхлэв. Бюрны варуур сүнсний тамга шиг түүний сүнсэн хамтрагчигч бас ахиулах боломжтой. Гэвч тэр нэгдүгээр шатандаа байгаа тул чадвартайгаа зэлсэн гашвиж чадахгүй. Одоогоор тэр талаанч төл энэ нь хамаагүй юм гэсэн хэдий ч сүнснүүд дараалан ирсээр байв. Тэгээд Бюрн нэрчтэй байгаа дээрээ хурдан хөдлөхийг санаалав. Учир нь жинхэнэ амьд үлдэх шалгалт эндээс ихж байна. Гүйж хэвснээс хойш 11 цаг өнгөрч энэ хооронд тэд мангасуудын давлгаатай тулждаж туршлага олон шидэж чадвар цуглаж байв. Бюрн амархыг зөвшөөрөхгүй. Мишад болорч чулууг хордон авахыг хэлж 7 дугаар зэрэжлийн мангастай тараагүйдээ баяржээ. Азар хот захтай Кремлийн ажисаач бас харагдаагүй байв. Гэвч муу мэдээ гэвэж мөсөн цагираг идэвхсэн нь түүний сүдрийн голмын пассив чадварыг хөдөлгөж хүчирхэг цусны өндөр зэрэглэлийн хэрэгслийг нэгдэж өгсөв. Байдал уламд ортож гэд одоогоор ганц чадварын огоор авч чадаагүй хад Мишагийн тамир бүсэр байв. Хэрэг байдал ингэж өргөжлөж бас амьд үлдэх магадлал ойролцоогоор 30 хүртэл байна гэж Бюрн тооцоолов. 12 цаг албан ёсоор өнгөрсний дараа талбайн сөрөг нөлөө нь ажиг статусын нөлөөг идэвхжүүлв. Тиймээс Бюрн нас гаргаж ирнэ. Биегийн тулд Мишад битгүүсээрээ бахыг хэлв. Тэрээр гажиг нөлөөг мэд хэсгийг асуухад бүсгүй асыг чангбон толгой төхөв. Яг цагтаа сөрөг нөлөө өөрчиж эхлэв. Гэвч Бюрн зогсохгүй. Энэ хараагдсан ой дөрөвт ганц зогсоход л хоёулаа өгч болцохоо тул цааш явах хэлв. Шонмасын нүд бол энгийн үйлчлэгээдээ сөрөг нөлөө юм. Нэг газар тэгэхэд удаан байвал 7 дугаар зэрэглэлийн мангас канабараа дууддаг. Шонмасын ойд мандсан 3 дахь өдөр Бюрн Миша 2 бусдаас тусгаарлагдаад 60 гаруй цаг болсон ч төрөөстэй хിവэр байв. Шозмасын нүд идэвхцснээс хойш тэд огт зогсоогүй юм. 5 дугаар түвшинд канабараа гарч ирэхэд ердөө 10 минут шаарддаг. Ганц мангасыг алхахад доод тал нь 15 минут шаарддаг. Тул па зогсоохтой зэрэгцэн давталгаан дуртна. Өөрчлөгдсөн цорын ганц зүйж болж тэд одоо алсаар холбогдсон явдал юм. Тиймээс нэг нь хоцорсон ч биеэ хэлбэрхэн олж чадна. Миша ядарч салцсан тул Бюрнд хурдаа сааруулахыг хэлв. Тэр ч өглөөнөөс хойш өөрийнх нь биеийн байдалд орцныг мэдэж зөвшөөрөв. Бүсгүй их халахснаас зүгээр туйжджээ. Хурдаа сааруулсан ч тэр чирэгцэр байсан бөгөөд Бюрн түүнийг дагаж чадахгүй гадаа гайхаж байв. Тэрээр дотоодс төвшийн тэнцэлтэд тасарчдаггүй тулж байсан тул ядарсан гайхах зүйлгүй. Залуу түүнд амаргал тастай химээ нөрөөндөө өрхийг санал болгоход бүсгүй баг зэрэг хичив. Тодорхой хариулт хүлээлгүйгээр тэр түүнийг ээжлэгээр өргөж мөрөн дээрээс олоход эсэргүүцээг нь түүний ямар их ядарсныг иштгэн. 17 цагийн дараа Шалмасын нүд 6 дугаар түвшинд хүрэхэд Бюрн ч бас хязгаартай толов. Тэр түүнийг түшүүрсэн бөгөөд хэд оройтхоос өмнө тусгай газрыг олох хэрэгтэй байв. Гинт Бюрн түүний амьдралын хамгийн том асуудлыг шийдэж өгчөөд яагаад энэ бүхнийг хийж ойрт хоост тогтсож байгааг асуух дуу хоолой сонсов. Тэр энэ дууг танив. Учир нь бол маш тод харагдах түүний халуухан хуучин найз бүсгүй байв. Тэрээр тэхэн урахаас айж байгаа эсхийг асууж түүний хамгийн муу бодол дурсгалыг ашигласан хармаа төхийг сийж. Үхэж байхдаа хуучин найз бүсгүүдээ сэтгэл зүгээрээ тоглож байгаадаа ипхиж ядан. Мишагийн сэрж холборч гिचиг цаах гэж орцохыг сонсох хүртэл элбэн давтагдах. Бүсгүй ижбэрээ давтаж чихлэхэд Бюрнийн элбэний нэг хэсэг химэн гайхан зогсжээ. Миша түүнийг зодож дуусаад бодит байдалд норосны дараа
Эдэж тэжээсээ татахын тулд топ ашигладаг 8 дугаар зэрэглэлийн хоор мангасаар хатриадыгээс хот туслахыг гэсэн. Ургамчин мангасыг ясны дараа тэрээр мшаад төсөрсөн талархав. Учир нь түнгүүгээр том асуудал дарах байснаа мэдж байна. Гинт тэд хэдэн судалчдыг харж саран тусгаарсагцнаас хойш анх удаа бусад хүмүүсийг харж байгаагаа харав. Үйл явдал усан мөрчимжиж эцэгтэй мөч ярдж байна. Дараагийн хэсэгт бүх зүйлс эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслаг 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нэн дараа гаргаж өгье. Таашаагдсан бол лайк дарж, сувлмэн заавал бүртгүүлээрэй.